Зуны амттай үр дүнтэй бүтээж өнгөрснээс ерөнхий боловсролын сургуулийн дүүнэртэй Ихтэй сургууль тий оюутнуудаа та бүхэнд бэлдсэн 50 шилдэг номын жагсаалтай энэ номнуудаа шүүмжлэн тэмдэглэж бичсэн байлаа. 4 сарын 6-ны өдөр бид нэр бичиж өгөөд үүнээс шалгасан байлаа. Эхний 3 байрыг тодорхойллоо. таны дөрвөлөө бол номын дунд хацаас зогсохгүй бас тэмдэглэлийн чанарыг өснөлээ харагдчих. Facebook дээр пост Цахим орчинд бас нэлээ бас халуун маргаан хэлцүүлэг өрнөждөх юм бол танд бас нэг нэмэлт ном болчихтой. тэр дорыг гэж өөрийгөө зовоож унших биш. Яг тэр номыг уншиж ямар зүйл олж мэдээ гэж уншаасаа гэж хүсэж байна. Тэгээд зүгээр л гэхдээ тэргүүл энэ тэзээ зарлагдсан цагтаагүй унших байсан номнуудаа уншаад давхар шагналах боломжтой. Жигсаалтанд маань дэлхийн сонгодог урамшгүй, Монголын сонгодог урамшгүй, Улсад тавин мэдгүй, Монголын төвчсөн дөрвөн үсэн Батлажууд ном унших басаа сонирхолтой. Тэгээд зуны амттай ном унших гэсэн шилдэг хамгийн гол нь ямар ном унших яг ямар ном чанд ямар бүтээтэй гэдгийг мэдхгүй жоохон эргэлдэж байгаа гэж болно. Манай клубын зүгээс гаргаж байгаа хэмжээнд оролт 50 ном маань маш шилдэг гэсэн 50 ном ба та нарын номыг уншснаар магадгүй шанал баригдахгүй ч гэсэн энэ ном уншсандаа зүйлээс баярлаж цаашдаа өөртөө ч үлдэстэй сайхан зүйл болох та гэж бидний зүгээс сэтгэлтэй байна. Эхний байранд ирсэн нэг хүнийг нийт цугласан мөнгөний 50% мөнгийг шагналлаа. 2-р байранд ирсэн хүнд 30%, 3-р байранд ирсэн хүнд маань 20% шагналыг өгөн. Найзтайгаа олоолаа авах юм бол бүр их мөнгө авах та бүхэнд боломж гарч ирж байгаа гэсэн. Тэгээд нэмээд хэлэх юм бол Тэгээд судлаач хүмүүс нэг шүү авахгүй ээ. Би нэг шүү авахгүй. энэ зөв шүүхийн тул өөртөө алсын номнуудыг уншиж байгаа. хатаа нэг хэвчээ өөртөө ингэж авахгүй шүү. Та бүхэн идэгтэй хайртай нэмээ хүсэж байна.